Сайн байцгаана үзэгчдээ манай дээрээ нэвтрүүлгийн ээлжид нэгэн дугаар яг одоо эхлэж байна. За тэгэхээр би яг одоо аним лаунж зогсож байна. За тэгэхээр хүүхэд залуучуудын маань үзэх дуртай анимаар одоо төвчүүлсэн лаунж бий болсон байна. За энэхүү лаунж маань 7 хоног болгон за аним үзүүлэх буюу одоо кино театр шиг аним үзүүлэн за мөн аним дээр гардаг хоолыг одоо гаргадагаараа юм онцлогтой байна. Ингээд та бүхэндээ аним лаунжийн үйл ажиллагааг танилцуулъя. За сайн байна уу. Манайх аним лаунж гэж газар өнөөдөр шинээр нээж байна. Яагаад нэг болсон шалтгаан бэ гэвэл Монголд бас иймэрхүү газар их ховор нэг хоёр кофе шоп байдаг. Манайх лаунжтаараа аним дээр гардаг хоолнуудыг бүгд бас хийж зорж байгаамаа. Аним сонирхчдоо бас идүүлээ цааш нь бас энд хөрхэн ивент цаашдаа зохион байгуулж явах санаатай байгаа. За энэ манай дотор тохичлт бол ерөөсөө өөртөө сайхан санаа гаргаад хийсэн байгаа. Тэгээ ер нь бүх булан юмдаа бол дандаа анимыг зориулсан байгаа. Одоо ингээл көшгөнүүд гэхэд бол ерөөсөө аниме Slim Dunk гэдэг аним байдаг. Тэрийг тэгээ дандаа наана өөр зурагтай, цаана өөр зурагтай байгаа. За энэ ч болохоор дандаа аниме сувг телевизээр гарах анимакс гарна. Энэ л болохоор ингээл One Piece гэж одоо хүүхд залуучууд ер нь их мэдэндээ эцэгчүүд нь ч гэсэн мэднэ. Тэрний эвент гэдэг энэ хайгуулах юу байгаа. Энэ болохоор манай селфи болоо. Энэ селфи бол яах ч гэсэн байвал мэдээж залуучууд маань хаа нэгэн газар ороод селфи даруулах их дуртай байдаг. Тэгэхээр тэр нь зөвхөн юм бүр булан хардаг те замын юм тойл. Тэгээ ингээд ийм их булан хийчихсэн байгаа. Удахгүй бас шинээр тоглоомод фигур маань нэмэгдэнэ. Ийм байгаа юм улаан тавцсан те. Цаатлынхаа хан болохоор ерөөсөө тэр чигээр аним манга гэдэг зурагт ном байдаг. Тэргээр шийдэж өгсөн байгаа. Энэ хан болгоно болохоор өөр гэсэн анимын дүрхтэй. Энд болохоор чөтгөрийн ангууч гэж аним байгаа. Хүүхдүүдийн мэдгээр, залуучуудын мэдгээр. За одоо ийшээ ороод ирэхээр Jujutsu Kaisen гэдэг энэ талыг бол ингээд тэр читний юм болгоцсон байгаа. Jujutsu Kaisen гэдэг аним. За тэгээ энэ талыг болохоор ингээд ерөөсөө бүгдийг нь хойлцоо. Аним өөр дотор олон төрөл байдаг. Сургууль, инээдэм, бас дахин төрөлт, өөр ертөнц, ичидийн цусрагчин гэдэг их гоё олон төрлөөр янз бүрээр явагддаг. Тэр болгоныг бас оруулж өгч олон хүмүүсийн үзэх туртай анимаар ер нь зургуудыг оруулсан байгаа. За ингээд ичээс цаашлууд ингээд манай таац одоо зонтгоор ингээд гоё өнгийг ялгаруулж бас шийдлийг өөрөө гаргаж өгч байгаа. За тэгээд нэгэд бол манай 0 хэд бол бас ийм аниме холбогдолтой оронгууд ингээ 3 төрлийн аниме юм зургууд наацсан. Ер нь манаас их гоё харагддаг, гэрэл ойлгодог тийм зураг байгаа. Хүүхд залуучуудаа бас манайхаар ирж дуртай сууж аниме үзээд, дуртай анимеха хоолыг бас манайхаас идэж, бас кайф мэдэрч гоё чилдрээсэй гэж бодож байна. Баярлалаа. За тэгэхээр хүүхэд залуучуудын маань за чөлөө цагаа боловсон өнгөрүүлэх ийм гоё газрыг одоо нээсэн аним лаунжийнхаа хамт олонд маш их баярлалаа. За мөн энэхүү нэвтрүүлгийг үзэж байгаа та бүхэнд маш гоё бэлгийг санал болгох чинь энэ юу гэхээр манай дээрээ пэйж хуудсанд лайк дарах, аним лаунжийн пэйж хуудсанд лайк дарах, за мөн хамгийн олон найзаа меншн хийсэн, хамгийн олон шеэр хийсэн хүмүүсээс цорын ганц нэг азтанд шалгаруулна. За тухайн азтан маань яах вэ гэхээр нэг өдөр одоо аним лаунжаар үйлчлүүлэх юм эрхэм бичиг хожих юм аа. За тэгэхээр та найзтайгаа ч юм уу эсвэл найз залуутайгаа ирээд өгтөө өдрийг зугаатай хөвгчлөлтөд өнгөрүүлээрэй.